Зөвлөмж 9. Мөнгөн орлогод биш, эргэлтэнд анхаар. Бизнесүүд ихэвчлэн орлого олж буй мөнгөн түнд анхаарал тавьдаг. Та орлогын тайлан дээрх борлуулалтын орлогоо хэд байгааг хараад өмнөх жилийнхээс өсч үү буурч үү гэдгийг дүгнэдэг байхаа. Танаа хэдэн төгрөгийн орлого олох ёстойгоос хэдийг нь олж вэ? Борлуулалтын орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувьд хэд байна вэ гэдгээ харж дүгнэдэг. Танаа компани орлого олох үүрэгтэй ажилтнуудаа гүйцэтгэлээр салинжуулж орлогын төлөвлөгөө биелүүлсэн эсхийг хүн болгоны төвшөнд анхаарч авч үздэг. Хэрв тийм бол маш сайн байна. Сэдвийн эхэнд хэлсэнчлэн бизнесүүд ихэвчлэн өнгөрсөн цаг дээр хэдэн төгрөгийн орлого олсон бэ гэдэг дээрээ анхаарч ажилдаг. Хэдэн төгрөгийн орлого олох ёстой вэ гэдэг дээрээ анхаарч ажиллаж эхлүүл та ямар өөрчлөлт гарахыг тун удахгүй харах болно. Тэгвэл энэ сургалтаар мөнгөн орлого орж иж байгаа дүнгээс илүү мөнгнөөс мөнгө болох циклд анхаар гэж зөвлөж буй юм. Санхүүгийн хямралд орохыг хүмүүсийнхээ цалингч тавьж чадахгүй хэцүү байдалд шахагдан орохыг хүсэхгүй байвал энэ зөвлөмжийг заавал анхаарах ёстой. Ямар ч төрлийн бизнест мөнгө буцаад мөнгө болох хооронд хугацаа зарцуулдаг. Үүнийг энгийнээр мөнгөний эргэлтийн цикл гэж хэлж болно. Энэ сургалтуудад янз бүрийн томьёо, нэр томьёо тайлбарлахгүй байгааг анзаарч байгаа байхаа. Хоёр жишээн дээр тайлбарлая. Та бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг бизнес хийж буй гэж бодъё. Тэгвэл мөнгөн орлого нэг өдөр компани дансанд орж ирнэ. Уг орлогоор түүхийн эд материал худалдан авна. Худалдан авсан түүхийн эд материалаараа бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэнэ. Зарим бизнесээр үйлдвэрлээд шууд борлуулалтанд буюу захиалганд хүргэж өгдөг. Харин зарим бизнест агуулгахдаа бүртгэн хадгалаад борлуулалтанд төлөвлөн гаргадаг. Бүтээгдэхүүнээ борлуулах үйл явц үргэлжлэнэ. Борлуулалтын үр дүнд танаад орлого орж эхэлнэ. Энэ зурагт үзүүлсэнчлэн бизнесээр мөнгөн түүхийн эд материал, бэлэн бүтээгдэхүүн болж хувираад буцаад мөнгө болж хувирч байна. Тэгвэл бизнест орлого орж ирээд буцаж зарцуулагдаад буцаад мөнгө болж орж ирэх хугацаа хэд хоног байна вэ гэдг нь санхүүгийн менежментийн хувьд маш чухал зүйл юм. Өөр нэг бизнесээр жишээ авъя. Та худалдааны бизнес хийдэг. Таны хамтрагч буюу нийлүүлэгч байгууллагад танаа дэлгүүртээ бараагаа авчирч өгөөд зарим нь бэлнээр мөнгө авч танд худалддаг. Зарим нь танд бараагаа өгөөд борлуулалт орж ирэхээр нь мөнгийг нь өгөөрэй гэд явдаг. Ямар ч тохиолдолд та худалдагчийнхаа цалинг тогтсон хугацаанд олгох ёстой. Гэхдээ та орлого олох эсэх хизээ олох нь таны дэлгүүрийн худалдан авагчаас хамаарна. Та нийлүүлэгчтэй сар бүрийн эцсээр барааны борлуулалтын тооцоо нийлнэ гэж тохирсон ч тухайн сарын эцэст орлого орж ирэхгүй бол ямар асуудал үүсэх вэ гэдгийг та мэдж байгаа бах. Тэгэхээр санхүүгийн хувьд амжилттай байх, эрсдэлд өртөхгүй байх, хямралд орохгүй байх гэдэгт мөнгөн орлого хэр олж байна гэдгээс илүү мөнгө хэр эргэлдэж байна вэ гэдэг чухал юм. Иймээс санхүүгийн тоо мэдээлэлээ гаргаж харж үнэлж дүгнж байхдаа орлогын дүн, орлогын төлөвлөгөөний биелэлт гэдгээс гадна бараг л тэрнээс илүүтэй мөнгө болж буй хоорондох хугацааг заавал тооцоолж гаргаж харж ярилцж дүгндэг байгаарай. Мөнгөн урсгалын цикл хэд хоног байна вэ? Энгийнээр хэлбэл гаргаж байгаа зарлагын огноо түүнээс хойш орж ирж буй орлогын огноо хоёрын хооронд хэр зэрэг ялгаа байна вэ? Бизнестэй зориулан гаргасан зардлуудаа эргээд олох хүртлээр хэр хугацаа зарцуулж байна вэ гэдэг ойлголт юм. Энэ хугацаа хэдий чиний урд байх тусам төдий чиний танаа бизнес эмзэг байна гэсэн үг. Тэгэхээр мөнгө их олох, орлого их олохтой гол нь биш. Мөнгө хэр эргэлдэж байна вэ гэдэг чухал юм шүү гэдгийг дахин хэлье. Мөнгө эргэлдэж буй хугацаагаа хэдий чинээ богино болгож чадна. Төдий чинээ бизнес маань идэвхтэй, эрч хүчтэй, тодорхой нэг хоёрхан гэрээнээс хамаарсан биш байна гэсэн үг юм. Танаа бизнесийн хувьд мөнгө болох хугацаа хэр удаан байна вэ? Энэ хугацааг хурдсах боломж хэр байна вэ? Энэ асуудлыг бараг өдөр бүр ярилцдаг, өдөр бүр энэ тоог хардаг байхад ч буруудахгүй. Танаа бизнест амжилт авчирна гэдгийг амжилттай яваа олон компаниудын жишээ харуулна. Бизнесийн үйл ажиллагаанаас олсон мөнгөө богино хугацаанд эргэлдүүлэн дахин зарцуулж бас дахин олж чадж байвал та бэлэн мөнгөний дутагдалд орохгүй, харин ч илүү гарган дараагийн бизнесийн өсөлтөд зарцуулах боломжтой болж ирнэ гэсэн үг. Мөн банк болон хөрөнгө оруулагчдын хамаарлаас ангид байна. Тэгэхээр мөнгөний урсгалыг хэрхэн хурдсгах вэ? Дараах чиглэлүүдэд онцгой анхаарсан стратеги бодлогоудтай байх хэрэгтэй. Заавал цаасан дээр бичиж баталсан бодлого стратеги гэсэн үг биш.
Өгүүдэл энэ асуудлыг байнга хилдсэн анхаарч дүгндэг өнгөрсөн болон одоо хараад ирээдүйд энэ үзүүлэлтийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг анхаараарай гэж буу юм. 1. Борлуулалтын мөчлөгийг хэрхэн хурдсгах вэ? Танай компани борлуулагч нарын борлуулалтын ажлын үр дүн хэр байна вэ? Борлуулалт хийхээр гараад эсвэл ажиллаад хэдийн хугацаанд яг бодит борлуулалт хийгдэж компанитын дансанд орлого орж ирж байна вэ? Маш олон борлуулалтын ажилтнууд орлого олохгүй мөртлөө борлуулалтын ажилтан гээд ажиллаад байдаг жишээ бий. Тиймээс хэрхэн борлуулалтаа өсгөх вэ сургалтыг та заавал үзээрэй. 2. Борлуулалтыг дагаад хэрв дараа тооцоогоор борлуулалт хийдэг бол авлага барагдуулах, авлагыг төгжихгүй байх, авлагын эргэлтийн хугацааг багасгах, бага байлгах гэдэг дээр тасралтгүй анхаарах хэрэгтэй. Учир нь нөхцөл байдлыг хэзүүдэх, хямрал бий болох үед хамгийн эхлээд авлага өгүүлгийн гинжин хэлхээнд ороогддог гэдгийг анхаараарай. Авлага гэдгийг зөвхөн төлөвдөхөө болоод ирэхийн үед анхаардаг зүйл биш юм шүү гэдгийг л маш сайн ойлгож ажиллах хэрэгтэй. 3. Бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх бүх процессыг харилцагчдын замналын зураглалын дагуу гаргаад үзээрэй. Хэдийгээр танай борлуулалтынханд нь хөлөө чийлтэл явж амаа чийлтэл ярьж ажиллаж байж магадгүй. Гэтэл борлуулалтын арай гэж олоод ирсэн харилцагчдад үйлчилж байгаа үйлчилгээний хурд хэр байгаа бол борлуулалтын дараах хүргэлтийн үйлчилгээ хэр хурдан байгаа бол магадгүй борлуулалтын дараа захиалга биелүүлэх хугацаа хэр байгаа бол борлуулалтын дараа төлбөрийн нэхэмжлэхийг бичиж өгөх хугацаа хэр байгаа бол борлуулалт хийхтэй холбоотой гэрээг нь бэлтгэж хянж өгөх хугацаа хэр байгаа бол гэдгийг анхаарах нь нэн чухал. Мөнгөн орлогыг аль болох хурдан хугацаанд компанид оруулж ирэх нь ганц борлуулалтын ажилтны үүрэг биш гэж бодож тухайн мөнгнөөс мөнгө болох цикл хүртэл бүх мөчлөгт хэн ямар хугацаа зарцуулж байгаа, хаана ямар асуудал гарч байгааг та анхаараарай. Компани санхүү санаа зовж буй ажилтнууд болон орлого олох үүрэгтэй ажилтнууд болж өгвөл өдөр бүр орлого ороосой гэж ажилдаг байх ёстой юм. Тэгж бодоод ажиллаж байхад нь бизнесийн бусад үйл явцад тэг тодтор хүн суртал бий болоод орж ирэх орлогыг нэг хоногор ч гэсэн хойшлуулж болохгүй юм. 4. Гэрээ хэлэлцээр хийхдээ мөнгө орж ирэх, мөнгө зарцуулж гарах хугацаануудыг байнга анхаарч харж байх ёстой. Хэрэглэгчтэйгээ гэрээ хийж гисэн бүх зардал танаас гараад л байгаа мөртлөө орлого нь орж ирэхгүй байх гэрээ хийж гисэн биш үз? Эсвэл хамаг мөнгөө туслан гүйцэтгэгчтэй өгөөд байгаа мөртлөө танд үлдэх мөнгө буюу ашиг орж ирэх хугацаа их хол байгаа юм биш үз? Үзүүлсэн үйлчилгээний төлбөрөө авах болоход нь анхаарал тавьж хоног хугацаа алдаж байгаа юм биш үз гэх мэт бүх зүйлийг анхаар. Төлбөрөө хугацаанд нь төлж хугацаанаас нь өмнө төлж байгаа хэрэглэгчтэй та анзаарч харахгүй байгаа юм биш үз? 5. Дуусаагүй ажил бүрийн хугацааг маш бага байлгахад анхаар. Хийгдэж буй гэрээ хэлэлцээрээ анхаар. Орлого олохоо бодоод ачааллаад ийлэхгүй ажил аваад гэрээнд ирэх хугацаа хэдий болоогүй ч гэсэн маш их цаг зарцуулж байна уу? Олон ажил зэрэгцүүлж хийгээд ажлын чанар, хариуцлага анхаарахгүй харилцагчаа гомдоох юм биш үз? Нэг харилцагчид маш хурднаар чанартай үйлчлээд дараагийн харилцагчаа авах уу? Хоёр харилцагчид зэрэгцэж үйлчлээд хугацаа алдаж хариуцлагад унах уу? Энэ бүгдийг хүртэл бодож анхаарах ёстой юм.